Монголын урт цэцгийг сайжруулснараа Өмнөгов аймгийн Мандлав сумын улаан нуурын ус нуурыг л одоо тогтмол байлгах гэсэн. Тэрийг дагсан тэнд одоо малын тижэл үйлдвэрлэгээ социализмын үед одоо бий болж исэн тэрийг л байнгын тогтмол болгож тэр нутаг орны байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах, мал сүргийг одоо олшруулах, ард иргэдэд усны хангамж хэрэгцээг нь одоо аль болохоор тогтмол байлгах гэсэн ийм зорилготой л Монголын урт цэцгийг сайжруулах гэсэн энэ төслийг сонирхоод яваад байгаа. Ер нь бол яг гадаргын усаа ингэж нөөцлөд ашиглана гэдэг бол хамгийн зөв шийдэлтэй. Одоо энэ гүний ус багасж байна гэдэг цэвэр усны нөөцгүй болох нь л гэдэг байгаа тийм. Энэ үед бол энэ гадаргын усыг говь руу явуулж тэнд ашиглана гэдэг чинь тэр гүний удгаас усалж байгаа малаас эхлээл энэ голоос уучна бүхэл юм амьдралд итгэдэл эхэлнэ шүү дээ. Тэгээ ингээд уусгаал очиод тэрүүгээр ургамал ногоос сэргээд ирэх юм бол бас малчтынхаа амьдралд ч гэсэн энэ бол маш том хэрэгтэй зүйл болох гэж бодож байна. Би өөрөө Өмнөгов аймгийн уугуул одоо хүн учраас аль болохоор нутгийнхаа тэр нуур усыг одоо булаг шандыг одоо анхаарч тэрийг хуучин байсан байгалийн тогтцоор нь байлгахыг л хүсч мөрөөдөд байгаа юм л дээ.